36 сургалтаа 100 ширээ сүлжээ ширээ их гарын ширээ юм. Монгол төрөлж байгаа. Түүх үед ширээ гэсэн үг. Анх удаа хүний үеэс энэ сүлжээ ширээ тэрэгдэж энэ уцаа ингэж нэхэж одоо ойж байгаа бүтээгдэхүүнийхээ чимэглэл болгон хэрэглэдэг байсан. Чимэглэлээс гадна хамгаалтын үеийг бас давхар гүйцэтгэдэг. Тэгээд 8 улснаас дээшээ хэдэн ч хугацаар сүлжиж байсан. Хэдэн ч үеийг гаргах бүрэн боломжтой юм. Сүлжээний том үеийн нэг юм байна. За шинэ сүлжээний энэ одоо үндсэн хэсэг маань доосноо сүлждэг. Энэ доос маань болохоор зөв тэмдрүүлж ингэж уцыг жимэг гэж тааж. Жиг сүлжээд том үр гүйцэтгэдэг. Уцнуудаа энэ өксөр юмдаа ингэж ороод эндээ сүлжсэн уцнуудаа ингэж аншин аваад нэг яадаг байна. Ингээд энэ дээр бол одоогоороо бид нар 4 метрээр ч юм сүлжээд байдаг ба хэдэн ч метрээр сүлжиж байна. За тэгээд өнгөний хувьд маш олон өнгө авах боломжтой. Одоо манай ардын урлагийн хамгийн гоё төрлийн олон улсад бол энэ утас сүлжиг одоо тоотгүй өнгөд байдаг ч гэсэн Монголын зоос сүлжигтэй энэ тэмцээр ч юм уу тийм төрөл яг байгаа. За Монгол болохоор одоо шашин Монголын үеэр устсан. Одоо 1986 оноос сэргийн засварсан гэдэг. Үндээдлийн мод байхын аваад тэгээд яг хийсээр аваад сэргийн засварсан. Өмнөгөө аймгийн харьяат баяр сайхан гэдэг юм сэргийн засварлаж одоо хамгийн сүүлчийн хэрэглээд гэж өгөх юм байна. За дээрээс нь ширээний хоорондын зайнууд бүгдээрээ энэ уцыг гаргахад дундаж болтолтой нарийн хэмжээтэй байдаг. Энэ хэмжээнүүд маань хатагдаад одоо энгийн хүн зүгээр харж байгаа хийчих юм одоо ширээ гарахгүй. Дээрээс нь ширээ бүрэн хаталттай бодоод байдаг. Тэгээд суурны ихвэлдээд ингээд бүр ихвэлдээ дотроо очдог ширээ бас байдаг байгаа. Янз янзаар одоо манай хийж байгаа. Шашин амгаас болохоор энийг шашны их зүйлээр устгацсан. Одоо сэргийн засварлагдаад зүгээр ширээ энгийн ширээнүүд байна. Надад бол жижиг болон ширээ байна. Шайх сургалтанда жижиг ширээг ашигладаг гэсэн. Тэгээд утасныхаа одоо тоог олон болгох тусам энэ дээрээ заадаг 16 утастай ширээнүүд гэсэн. За сүлжигтэй болохоор чигчүүрэн дээр авлаа. Нэг орхоо одоо мөн дээр дахиад нэг орхоо 7 уран дээр ингээд нэг орхоод бүтэн утас аваад чигчүүрүүгээ сольж тавиад тэгээ буцаад бусад асуултуудаа байсан байран дээр нь тавина. За нэг эдээхэндээ нэг сүлжээний цаг гарan бид нар галт орцуулчаас цаг гарan сүлжээдэг гэсэн үг. За тэгээд энийг сүлжээд маш их төвчээр хатгуулж одоо суул сулдаг юм тий. Хүүхдийг бол ингээд энэ дээр цөг болсон суугаад орчдөг байгаа. Дээрээс нь аюул төвчээр хатгуулж шаарддаг маш их цалцаа орно. Одоо дунд гарын нэг дайнд гэхэд нэг 380-аас 4 м орчим сүлжээддэг. Тэрийг бол нэг 4-5 өдөр бол тасралтгүй суулж сүлжиж гаргана гэсэн үг. За сүлжмлийг сүлжээд дайландаа угсраад дайлан болон юунд ч хэрэглэж болно. Одоо энэ миний өмссөн урийнхаа дээлэнд бол ихэд 16 м орчим юм сүлжмэл орсон байгаа. Одоо энэ дээр ингээд энэ формат битүү ингээд дараа үгээр давхар орсон шүү. Тийм болохоор энэ дээр маш их цаг бодлоо. Сүлжээ хийж байгаа уран сайнтай хүмүүс мэддэг байна. 96 утас 108 утас сүлжсэн. Сонголтын дээр исэн сүлжсэн байгаа. Тэгээ урд нь бол жоохон барахтаа орж ирсэн. Энэ одоо бүх гар урлын юм хийдэг юм ахуй гэсэн байна. Энэ нэг нөөсөө дэс томноо хийдэг ширдэг дээрээс нь нөлөө явуулмаар ширдэг зэрэг юм ахуй дотор өссөн манай эмээ яг тэр бол
гэдэг нь манай ээж маань ч гэсэн 3 хүн байсан юм лээ. Тэгээд сургууль соёл гэж явж байгаад анх энэ 8 жилийн өмнө сургалтанд суугаад энэ сэгээд тэгээд зураг болохоор хичээлж хэлсэн. Өөрөө яг би таагаад одоо 8 жил амж гэсэн. Миний багш болохоор эмэгтэйчүүдийн Захаа аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэрбум даагүй гэдэг юм байгаа. Монгол Улсын хатмалж оюун дээр гэдэг багш манаас байгаа. Зооширын сүлжмэлийн төрөл дээр Монгол Улсын хатмалж хандмаа багш манаас надад зооширын сүлжмэлийн төрлийг анх яг бүтэн түүхээр нь ойлгуулж зааж өгсөн багш маань байна. За тэгээд сүлжмэлийг бол яг зоошрын сүлжмэлийг бол оюун дээр багш маань заагаад зүү арах хичээлийг бол яг нэлээд олон эмэгтэйчүүдтэй цуг суралцаад одоо манай Захаа аймагт бол 5-6 маш сайн өсгөжүүл бол байдаг. Одоо ерөөсөө маш нарийн зүйлүүд аяа гэж юмж төлөвлөлөд аяа гэж чинь захиалгад бол маш их орж ирж байгаа. Захиалгын дагуу юмуд аяа гэж чинь зүү арга болгоно бол маш нарийн 1 мм-ээс дотогш зайд хатгаж ойдог. Тэгээд дээрэс нь энэ оюуны чанар маань маш бат бөх одоо өнөг үеийн туршлагаас хүртэл олдвор олдоход бол ерөөсөө зүү арга ойдлын сэмэрч илэгдээгүй ойсон торог болон даавар нэлэгдсэн боловч зүү арга ойдол байж ийм бат бөх оюун юм байна. Маш удаан цаг хугацаанд зарцуулж өгдөг болохоор зэрэг бас нэг үн цэнтэй оюун даадаг байгаа. Тэгээд маш нарийн хугацаа, алтан хугацаа гэх зэрэг юугаарч та 100 байгаа орлыг хөгжүүлж ойж олно гэсэн үг. Өнгөрсөн 6 дугаар сард одоо Захаа аймгийн соёлын өв тээгчд их наадам болсон. Тэр наадамд соёлын өв тээгч гэдэг ийм үнэлгээ авсан. За 7 дугаар сарын 22-нд Баян-Улгийн толб дээр Монгол Улсын одоо тэр урайхаа Туваа түмний соёлын наадам гэж болсон. Энэ наадамд болохоор урайхаа эхнэр дээл малгайтай бүрэн цогц хувцас гэж очиж одоо оролцсон байгаа юм. За энэ хувцасаар одоо яг бүрэн хувцас одоо ураатгамалтай хувцас хийж очиж орсон. Тэгээд нөгөө баг бүрдүүл гэсэн байсан. Тэгээд тусгай байр эзэлсэн байгаа. Урайхаачууд бол одоо ингээд Ховд аймгийн Дууд сумын урайхаа, Мөнх хайрхны урайхаа, тэгээд дээрэс нь Баян-Улгийн алтан цогц Сэнгэлийн урайхаа гэдэг ингээд урайхаачуудын яг өв тээгчдийн наадам болсон. Энэ наадамд 4-р байр эзэлсэн ба Монгол Улсын соёлын өвийн их наадам 8 дугаар сарын дундуур болсон. Энэ наадамд болохоор зоос ширээний сүлжмэлийн төрлөөрөө наадмын яг шилдэг өвлөн уламжлах шиг шагналыг авсан. Удаачгүй нөгөө яг тэр шагналыг авсны дараагаар одоо Монгол Улсын уран хатгамалж цол хүртсэн байгаа. Нэг дайлан бүтээхэд одоо ойролцоогоор сараас дээш хугацаа зарцуулагдаж байгаа. Заавал сараас одоо нэг 4-5 сар ойдогч дайлан байгаа даа. За дайлан болохоор одоо янз бүрийн утсаар ойж байгаа. Хамгийн нарийн утсаар гэхэд одоо ингээд ойцсон маань ямбаны хийж дээр тийм одоо дээдсүүл хамгийн одоо өргөн дэлгэр хэрэгжижсэн юм хээ. За тэгээд уушны 22-ын торготой материал бол маш сайн байх хэрэгтэй. Жишээлбэл одоо энэ дайлан дээр 22-ын торго ингээд орцсон байна. Үнцгийн дарагдсан боловч маш идэлхий сайтай зүйл нэг гоё харагдаж байна тийм ээ. За тийм сүлжмэлээ сүлжмэн, зоошрын сүлжмэл энэ дээр бол ингээд 8 утас, 16 утас тэгээд дээрэс нь дахиад 8 утасны гिचийн юм сүлжмэлүүд орсон байна. Эднэр дээр ингээд харахад бол ерөөсөө нарийн оюун орсон. Энэ дайлан гэхэд одоо 2 сар гаруй оюутсан юм дайлан байна. Өвдөө бол явж ил байна. Эндээс хоошо дахиад зөндөө ойрхослоо. Тэгэхээр зэрэг нь бол бараг 3-4 сар гарантай бүр их л шахаж ойлоо гэж тэгж байна. Эдээс ч удаа оюутах боломжтой гэсэн. Малгайны хувьд болохоор одоо энэ бүтэн ийм оюун бол ерөөсөө 2 хоног, 3 хоног бүр амар яаралтай болоо тэгж явж байгаа. Ингээд 6 талтаа ингээд битүү үлцгийг хийтээ те. Энэ арай нэг бүдүүцээр ойж гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нарийн утсаар ойсон юмнууд бол маш удаж гаднаа гэсэн үг. Одоо ингээд ийм жижигхэн болгоод дугуй болгоод энийг зоошрын сүлжмэлээр ингээд битүүлж хөрүүлж авах гэсэн үг. Эдгээр бол дандаа нарийн утсаар ойсон нэлээ удаа сууж ойсон
Эний жишээлбэл 4-5 өдөр ойж оршин гэдэг ийм байна. Тэгэхээр Монгол зургийн аргаар зурсан хээнүүд бол одоо харахад ийм жижиг хэрнээ яг оёхоор маш удаан явах хэрэгтэй байдаг. Одоо тэгээд нарийн утсаар оёх тусмал яг гоё зураг шиг гардаг онцлогтой. Ингээд хоёр өөр ингэж ойж үзсэн байна. Тэгээд бид нар маань өгсрөгдөө бүгдээ хавтаг болно. Тэгнүүд болно гэсэн үг. За хүрээтэй хавтаг мавтыг оёх юм бол бас яг дайлан шиг юм удаан хугацаанд оёгдно гэсэн үг. Болж тарж байна. За энэ арай нэг том утсаар байсан. Бас жоохон шигүү хийтэй болохоор бас л удаан хугацаанд оёгдож байгаа гэсэн. Нэр хавтагнууд бол нэг 14-өөс нэг 20 хоногийн дотор бол гарна гэсэн үг нэрээсээ хоёртай. Шав сургалтын талаар бол одоо нэлээд олон шавтай. Одоо 10 жилийн хүүхдүүдээс эхлээд одоо 70 гарсан хүн хүртэл надад шав орж та дурыг гэж ирж байгаа нь бол аюу гоё баяртайгаар хүлээж аваад хүмүүстэй заадаг. За 10 жил татаагаас зүгээр хичээлийг бол ороод байгаа учраас 10 жилийн хүүхдүүд маань бэлдэц хийлээ. Тэгээ бас яаж явах юм хичээн ойд явж байгаа. За гоолтай, ховд тэгээ дээрэс нь одоо бүр замын үдэд хүртэл Улаанбаатар хот гээд ингээд шавнар бол байгаа. Бас нөгөө бэлдэц аюу сайн чанартай материал дээр гардаг учраас хүмүүс одоо асууж зурглах юм асуусаар одоо нэлээд олон шавнартай болцсон байгаа. Тоог нь бол одоо хэлж мэдэхгүй байна. Нэлээд олон шавнартай болцсон явж байгаа юм лээ. Бас багш маань бол бүр маш олон шавтай байгаа гэж бас боддог учраас шавнараа бэлдэж цааш нь бас энэ нэг олон төрөл дээр өглөө уламжлуулах гэж их хичээж явж байгаа. Үндслээс өсвөлөд одоо маш олон хүмүүсийг энэ зүү ороох, зоос ширээ сүлжмэл дээрэс нь одоо өөр босод одоо салгинаас мосоор юм хийх ч гэдэг юм хуучин одоо өөрийнхөө жаахан бахта сурж исэн дээр ахуургаа оруулж хүмүүст юм заахыг маш хичээж байгаа. Дээрэс нөгөө нэг сутааж урдлал гар урлын маш олон төрлүүдийг өөрөө давхар хийдэг учраас тэрэн дээр бас шав сургаан явж байгаа. За энэ бол урайхаа дээл юм байна. За энэ урайхаа дээлийг би Цахиа аймгийн мастер ойдолчин Алтай агчаар хэсгүүлээд за малгайны хувьд болохоор бас Булган сар гişиг компани захирлагч Азаагчаар ингээд оюулсан. Энэ дээр болохоор үндсэн чимэглэл болон уран хатмал зоос ширээ сүлжмэлийг би одоо өөрөө бие даан ингэж хийсэн байна. За энэ урайхаа дээлийн чимэглэл дээр болохоор шүүжэр гэдэг юм оёо байна. Шүд оёо гэж ярилцдаг. За энэ оёо маань болохоор хил амнаас хамгаалдаг юм. Энэ оёог бол би яг энэ захан дээр бол 14 хоногийн хугацаанд хил шахуус ойсон, битүү ойсон юм оёо. Одоо шүд оёо бол бусад оёогоор маш удаан оёогддаг юм оёо. Тийм. За энэ дээлэнд болохоор 16 метр гарan юм зоос ширээ сүлжмэлүүд орсон. Улаан нь болохоор савда, цэгэр нь болохоор ингээд яг хуучин цагийн цэгэр өнгөөр ингээд оруулж өгсөн энэ одоо битүү юм. Зоос ширээ сүлжмэл бүх одоо хэмжээрд орж өгсөн. За энэ дээр болохоор хөмөлтөд 100 орох байдлыг үлзий хийгээр нодоргон дээр нь оруулж өгсөн. За ханцуугаас ингээд битүү чимглээд захааваас ингээд битүү чимгэлсэн юм оёо байна. Миний хамгийн удаа ойсон бүтээлүүд маань төрийн далаа эрдэнэ байгаа. Одоо ч хамгийн сүүлч ханаа оёод дуусж байна. За энэ амар амгалангийн билег тэмдэг заан эрдэнэ байна тийм ээ. Баа за энэ хорл эрдэнэ 408 цагшиг хэрэгшээлтэй юм хорл эрдэнэ. Баа за бүрэн авилснаар ингэж яазалсан байгаа. За энэ маань чандман эрдэнэ. Чандман эрдэнэ донгууслыг бол нэлээсээ уусгах хичээсэн байна. За энэ төвшмөд эрдэнэ байж байна. За энэ болохоор зэрэг одоо хямрын мөрөн тий.
боёсоо нарны өнгөндөн гэл болон борсон хорийн татлаханд наадам тэгдэж бүжидэ динж хогсон цацалтан манхан залааган хэмбэж дитэн хүндэтсэн монгол эмэлтэгэ бүждэдэ ёстонцын өнгөдөлөндэ талын цэцгийг хажим байж өрөөлүүлсэн алах сайхандан таны